Тэмээ миний үн харуулсан видеог бас үзээд идэг шүү дээ. Гуанжууд бол мэдээж дэлхийн хамгийн баг хямдхан газрууд байдаг. Uniqlo хятадын Uniqlo-г аваад Монгол зараад Японы үнээр зардаг гэж сонсчихсон. Би арт одоо монголчууд байна. Монголчууд бас ингэж аялж идэм юм байна. Яг одоо хятад улсын өмнө хэсэгт байдаг Гуанжу хотод ирсэн байна. Гуанжу хот бол мэдээж худалдаа 8 үйлдвэрлэлээр алдартай хот. Тэгээ би энд нэгэн шүнийг л өнгөрөөн. Тэгэхээр the travel before you sleep гэж нэрэндээ тааруулаад онгоцны буудлын дээр байхасаа уулна өлдөөд амрыг гэж бодож исэн. Тэгээ бас дараа энд ирээч үгүй юу. Хотын төв рүү орж тавхантайгаа хамтдаа аялцгаая. Яг энэ юу гэдэг гэдгийг харцгаая. Одоо би терминал 3 олон улсын терминал дээр нь байна. Эндээс би 2 руу яваад автобусанд суугаад тэгээд доошогоо метронд суугаад төв рүү орох нэ. Энэ өстой гоё юм байна хартаа. Ийм ингээд дөрвөлжин. Дороос нараа завшхан бол их гоё юм билээ. Тэгээд би сая юу яасан? Одоо ачаага хоол идчихсэн газрынхаа юунд үлдээгээд яана. Хоол идчихсэн газрынхаа зөөгчөөс нь гуйж агаад танаа энд чи үлдээчихъя гэд. Гэхдээ бол өөр газар бас хамаагүй үлдээж болохгүй байх гэж бодоо. Тэгээ бас өөр лагж стори дээр нь төлбөр төлөх магадaltaй гэж бодоод дэмий авах гэж үднээс нэг үрж авахын оронд бас гуйсан ч ашгүй зөвшөөрч чинь тэр газар маань тэнд байгаа. За явцгаая олоог уншаа яхаа. Миний саяны камер тавьсан юу харах вэ? За. Одоо тэгээд сая би юу яасан? Танаа хоолч их гоё амттай байсан шүү гэд яаж байгаа. Тэгээд ачаагаа нэг 2 цаг тавьчаад яцд болох уу гэж зөвшөөрөл аваад байсан. Тэгээд энэ онгоцны буудлал бол 3 терминалтай. Айгу юу юм байна. Яг Сингапурын Чанги бодлогын номер 1 онгоцны буудлалтай том төстэй юм а доторх заагвар. Тэгээд Бээжингийн онгоцны буудлалтай халдсан шиг Сингапур Бээжин хоёрыг миний мэдхээр тийм бас том гоёмс онгоцны буудлал байдаг юм аа. Энэ одоо энгийн терминал 3-аас терминал 2 руу л явж байгаа автобус واخгүй юу? Тэгсэн чинь яг одоо 14 замаас талбай өнгөрөөд бараг 104 зам хүрэх гэж байгаа юм шиг удаан явж байна. Тэр цаг ойрхон. Тэгээ ер нь терминалууд чинь харалтай байдаг шүү дээ. Ачаагүй ойлгох чинь ямар гоё юм бэ? Амар хурдан ингээл гүгэл гэрцүүд юмнуудаар гараад сүмжээ явчих юм байна. Дандаа нэг цүнх өрөөд хичээтэй явж идэг болохоор. За лавсан байна. За ингээд сая бүр нөгөө завч бүр явж өгсөн. Ээлээ хаалзаатай байт юм. Бараг нэг 3 км тэрнээс ч их байх шиг байна. Эндээс ингээд такси явт юм байна. Миний өнөөдрийн гайдаар тэ алдарт AI DeepSeek гэж байна. Одоо Бээжин хотын Шанхай метроны сэлгаатай нэг чип авт юм байна. Чип аваад ингээд уушуулах юм байна. Дээрээ хэвээ сайн юм байна одоо удаан заадаг. За доошоо буугаад тэгээд нэг дамжаад хашаа очих харцгаая. Би бүтнээр ингэж харагдаж байгаа юм биш. Өмд ботал уцас шилтэйгээ тал харагдаад гэж магадгүй. Тэгээд энэ нь одоо инх юм байна. 3-ын 31 юм даа ингэ 35 нь байт юм шиг энэ 3 дугаар шүү. Тэгээд одоо энэ дээр хоёр дээрээс нарыг дамжаад суунаа. 9 цаг болох шүү. Би тоо эсэлтэй юм хийж байна. Юу маань болоод одоо 11 цаг 2 цагийн дараа метро бүрэн зогсно. Тэгээд сая ирэхэд бол нэг цаг жоох илүүтэйгээр засуулж байгаа. Одоо би очих байгаа. 10 минут орчим алхах юм байна. Тэгэхээр бол тун эргэлзээтэй эвгүй байралд орсон шиг манайха. За үцсгий. Явцгаая. Суусан тэцнээс явсан тэнгэн дээр
За, Ханой хотоос бол юу бол нэг уртрагийн хувьд, өргөргийн хувьд бол жоохон хойно байсан. Тэгээ баг зэргийн сэрүүхэн байна Ханой хотоос. Ханойд чи би чи орой шорттойгоос яваад бодлоо гэсэн. Одоо бол ингээд сэрүүхэн урамсгалтай. Зя одоо аль зүг рүү юм болоо? Oh, both search. Sorry, where's the Beijing road? That way? Thank you. Энэ одоо машин зам юм уу? Алхан явгооны зам юм уу? Хажууд нь байгаа гэхэд би буруу яваад байна гэсэн. За ингэж ингээд хавлианууд хаасан байна хөвчлээ. Манай химэн гэхдээ дипсик маань хэлэхдээ бол ерөнхийдөө нэг оройн цагаар байдгаа гэжсэн. Саяныхоо шиг нэг буудлаас яваад гисэн болохоор алхаад нэг 10 минутын дараа өжигдөх хэсэг рүү орох байхаа гэж бодож байна. Миний үн харуулсан видеог бас үзээд идэг штэ. Гуанчжууд бол мэдээж дэлхийн хамгийн баг хямдхан газрууд байдаг. Тэр би цүнхний үнийг л нэг талд харуулах боломжтой байна. 59 RMB гэж байна. Sorry, I don't speak Chinese. You need luggage. I'm just checking the price, whether it's cheap or expensive. Yeah, Cheap. it's very cheap. Okay, guys, if you're watching, come here. Okay, see you. See ya. Yeah. Тэшээгээ цай. Ас удаа үзээд яг надад цаг бол байхгүй байгаа. Яа, шинхэн жимсээ хөрөгчнөөс нь хэлгээд аваарай. Бүгд шинэ өргөөрөө шүү гэдэг. За одоо нэг төв юу яг бужигдах хэсгээр нь ирчих шиг боллоо. Миний таамгаар энэ хэсгээр ингээд машин явахгүй байна. Тэгэхээр энэ нь бол тэгээд Бээжингийн гудамж одоо Шанхайны Нанжин гудамж шиг юм байна. Шанхайгийн. Эндээс ингээд эндээс хэлж байгаа юм шиг байна. Эндээс хэлээд ингээд явж байгаа юм байна. За тэд таамхаа харж байна уу? Дара гэдэг миний иддэг айс кримийн газар байна. Эндээс тийшээ орлоо. Тэд би юундаас явах Азийн их орн байдаг. Тэгээ би дандаа тэндээс зарим гавтай. Яа, энэ дотор орой хоол идэлч. Чихэн гоё хятад уур амьсгалтай. Гоё газар байна да. Зарим гол юм байна. Тэгээ тэнд юу харагдаж байна? 7-Eleven бол Азийг бүрхсэн байгаа. Зарим гавчлаа. Энэ гудам маань ингээд өргөжлөж байна. Одоо дэлгүүрүүдийн үн ямар юм байна? Сонин сайхан чин содон юм юу байна? Хараад явцгаая бүгдээ. Ямаан толгойт эрэхтэй хүн. Percy Jackson аянгийн холгоочдоор гардаг лөө. Нэг юм моот өглөө. KFC-нээс хүмүүс яагаад ингэж суугаад байгаа гэсэн мэдэхгүй байна. Амарч иж явдгөө. Тэгээд би энэ дээр Uniqlo-г харуулъя. Хятадын Uniqlo-г аваад Монгол зараад Японы үнээр зардаг гэж сонсч байсан. Намайг Японд барааны үн харуулад явж байхад хүмүүс тэгж хэлээд байсан. За 149 юаны цамц 149 юан одоогод тэнд өргөсөн байна. За 199 149 долларын. Тэгээ юуны энэ дээр угаасаа антшгүй made in China гэж бичсэн л байт юм шүү дээ. Японых дээр чи ингэдэггүй байлгүй дээ. Би яг өөрөө нэг ингэж харж авч байгаа юм байна. Хажаама 199 гэж байна да. Намайг тэгээд яаж магадгүй? Хэдэн нөө? Ингээд нөгөө лайв хийгээд зараад идэг штэ юм онууд дээр Гуанчжоу биш. Тэгээ Шанхай махаа дээр тэрэн дээр ингээд зараад хамаагүй лайвд болохоор болдог. Би сонсч ирсэн. Тэр болдод бол болуулж болно шүү. Тэгээд хат нэг юм харуулчих. Тэгээд босгоо. За энэ дээр хүүхдийн тамц 79. Юу гинэ? Футбол 79. Яа нэ. За нэг энэ хүүхэнтэй байдаг юм байна.
мундагууд маань харьцуулаад үзэх байхаа. За энэ дээр тэгээд би 5000 subscribe-тай болох юм бол одоо камера аавна гэдэг мэрэгжлийн мик аавна гэдэг байгаа. Энэ маань хятад ингээд байж байна. Ямар үнэтэй байдгийг тэр харцгаая. Та намайг одоо ямар үнэтэй юм ахуулах гээд энэ камера микээ сайжруулж шахаад идэв би. Харцгаая. Энд бол мэдээж хамгийн хямдхан байгаа. So I'm a YouTuber. So What's camera? huh? What's camera? So I'm just a new YouTuber. I created my YouTube channel about a year ago. So if I hit 5K subscribers, I will buy DJI and the mic. Yeah. So now I'm more than 2K subscribers. So I need almost 3K more. Okay. So after that, I will buy DJI mic and the DJI camera. Okay. So I just want to know the camera price. How much is it? Combo 3,599. Combo is the Yeah. mic, It's price. charger, extra battery. Yes. Combo protector, camera, and I think this one longer, just longer. And this one battery. And, What if I just buy camera itself? Only camera. This one. Yeah. 277. for your 2799. friend, for your friends. For my YouTube channel. Oh, Yeah. Okay. This is original one, right? very original. Okay, thank you so much. 자, одоо энэ тавчгийг хүмүүсээс аваад байдаг болсон юм би. One Piece-ийн тавчиг. Айгу ихтэйхэн хөнгөл байдаг юм шиг байлаа. Энэ Crocs гэдэг юм. Билгүүс байдаг юм байна. Бэго. Оп марк. Энэ гудамд байна шүү дээ. Гэ бүх дэлгүүр байд юм бэ. За би ч байгаа үзье ийшээ. Яа. Манай Гүүгээрээ. Манай Шанхай айлд надтай хамт явж ирсэн. Аялагчд байх юм бол үнэхээр Нанжин гудамыг санагдуулж байгаа хаа гэж бодож байна. Яг ингэж гараад манай буудал тэр хэсэгт ингэж эргээд байдаг. Яг ийм хэсэг хүртэл байж идэг шүү дээ. Нөгөө мөнгөний дахнууд байдаг эдгээр. Энэ болохоор ингээд гаднах хүн дууддаг маркетинг гэдэг байхгүй юу? Энэ суу бас маркетинг. Вау. Манай номдороо дэлгүүр нэг байхгүй. Тооны машины хараа. Модон тооны машинтай. За тэгээд мөнгө идэх хэрэглээрээ хардж өгөхгүй шүү. Яа. Энэ өстө. Цагдаа хацсан байна уу? Онцчих шиг байна. Шин Окуба гэдэг. Гудамжны хаалт дээр хүрээд ирлээ. Янцтай. Энэ Гуанжуу чи ямар гоё юм бэ? Энэ гудамыг л би үзэж штэ. Тэгэхээр яг энэтэй адилхан доо өөр олон гоё газар энэ гудамд хотод бол байгаа. Үнэн их ямтхан. Тэгээд айгүй гоё. Сэлгэр уудам. Ер нь бол их гоё юм байна. Тэгээд одоо эндээс чи бараа татаад дэлхийн хаасайг явуулдаг штэ. Sa ямар нэг юм энэ амтхаа. Can I try? What is your store? Chicken. Амар халуун ногоотой юм байна.
Wow. Rào ghét đâu kéo rào phải là cái quả anh Удамчны утас сэнгэлтийг power bank цагаан сарны хайжууд байна. Тийм юм байна. Утасны сэнэг дуслаа гутманд явчихлаа ямар нэгэн газар царай олдохгүйгээр утасаа сэнэглээд ингээд онлайнаар WeChat ID-ээр төлбөрөөр авах боломжтой байна. Үнэн жаргалтай ажлаа хийж байна араа. Бүжиглээд iPad За цаана нь тэгээд амьдаараа байна. Энд ингээд юу болохоо надад бас жоох итгэд имэжлээ. Амьд өдөн дээр амьд байх наана ингээд юу ахараа жоох. Өгөөд ламт үзмээр байлаа. Юу шахаж савлав гэдэг чи жинхэнэ утгаараа энд байна хараа. Шууд ингээд шахаж шít. Original. Шүүр байна. Алсын газраас тоос босгож ирээд алтан үлээс их чинь цог мөргнөө гэдэг. Яаж ингэж босож ирээд нэ бүүмеранг шиг. Сонирхолтой. Minnesota. Йоо. Бид одоо юм онооцтойгоо ирүүл сургуулийн хүүхдүүдтэйгээ хичээлийн амралтаар хүмүүс ирүүл их янзтай юм аа. Ингээд юм өдөрлөгтэй юм байна. Өдөрлөгтэй USB-тэйгээ холбож байгаа. Тэгээд ингээд шийдээд Can I try it by myself? Okay. It's so difficult. За надад бол хэрэггүй юм байна. За. За энэ ямар ч хамаагүй нэг юм амтлаа юм шүү. Амтаж үзье. Sorry, can I try it? 你要什么？对，现打的这个是，这个我也不知道是什么颜色的。什么这个？Энэ одоо амар сонио. Зарим эсэрнэ пив, нимбэг, ус. Хос сонирхолтой нэг юм байна. Sorry. Нэг аялах үедээ ингэж баримтлагдаг зарчим гэх юм уу? Хүмүүс хаана их зүг рүү явж тэр зүг рүү яваарай гэдэг юутай байдгийн. Нэг Google Map харахгүй зүгээр очноо ажиллаад явж байгаа үедээ гисэн чи ийм газар хүрээд ирлээ. Янзтай. За энэ хоёр спот дээр зураг авах вэ. За саяны гой барилгынхаа үүдэнд нь хэд хэдэн одоо 6 гайгүй нэг дараалал хичээл 10 цаг гэдэг юм нь унтарчт юм байна. Тэгээд миний ард одоо монголчууд байна. Монголчууд бас ингээд аялж ид юм байна. Can I try? Би бүр манго идгээд Вьетнамд байхаасаа хойш өссөн. Thank you. Фиши. Бодомчны манго зав. Хөөе, манго гэснээр одоо 10 өнгөрчлөө. 11 өнгөрөөд метро тогсон. Метро тогсоод миний маргааш нислэг бүр
удаа болно. Одоо тэгэхээр өдрөө үлгэрээ ингээд үсгэлжингээ үлгэрээ дуусгах. Шиндаа ороод. Гэхдээ энэ үнэхээр бас нэг гоё бодон таарчлаа. Энэний доор нэг 6 энээр гуйж дараалчаад тэгээд шууд буцаад метронд суугаад явъя да. Ингээд гудамжийн төгсгөл маань ийм сайхан нисэж буй болтоггүй бороогүй нисдэг шаргал морьтой шарга морьтой хэсэг дээр өндөрлөлт юм байна. Гудамж ахад бүтээ харахад бол яг ийм хэрэгжин. Эндээс зураг авах гоё байна тий. Өрний нүр зэмжих гоё харагдаж байна. Нисгүйгээ зураг авах. Bye bye bye. A few moments later. Тийм ээ guys, би чадлаа. Цагтаа амжиж ирлээ. Ингээд явсан нохоо ясцсан гэдэг бол үнэхээр үний юм байна. Сая зүгээр би энэ онгоцны буудлын дээр нэг юм сандал дээр унтаад ингээд оройжонгоо өнгөрч болох байсан. Гэтэл ингээд Гуанчжоу хотын Бээжин өвд хэсгээр явж та бүхэнтэйгээ хамт богино хугацаанд бас гоё дурсамж бүтээж чадлаа. Тэгээд одоо би терминал 3 дээр миний чимдамцах байгаа. Би терминал 1-ээс нисэх юм байна. Тэр нөгөө нэг айхтар урт замаа туулж явах нь. Тэгээд одоо яаж автобусан цуух юм болоо?对不起，ECR 在哪？一区嗨，ECR，第一线第一是不是？ ECR，往 ECR，你看一下这样会不会可以？谢谢。За би онгоцны буудлын дээр амжилттайгаар хүчил окей, everything is fine. Vanguard гэдэг юм газар. Гэсэн байна. Юу нэлээ? Үн онгоцны буудлын хэд үн нэлээ? Боломжтой юм аа. Нэг сайхан тараг угаад тэгээд дахиад идээд. Амрыда. Сүрэ ажиллаж тийм үү? За тэгээд Гуанчжоу хотын блогтой хамт байсан та бүхэндээ шиши. Ингээд нэг дахиад болно. Харагтайгаар өнөөдрийн унтах сандал маань юм байна. За сайхан амарцаагаарай. Надад бол яг Сингапурын Jewel дотор ингэж би унтдаг. Тэрнтэй тун адилхан санагдаж байна. Яагаад тэгэхээр нургамалтай орчин тэгээд энэ дээврийн загвар надад тэрийг санагдуулж байна. Bye bye bye.